За юу яцхан үзэгчтэй News Suck in the House энэ удаагийн бичлэгээр уулзж байгаадаа маш их баяртай байна. 7 хоног болгон та бүхэндээ уламжлал болгон хүрдэг Монголын хип-хопын товч тайм базаа мэдээлэл эхлэхэд бэлэн боллоо. Олон юм яриад явах шууд бичлэгэнд орцгоё. За эхний сэдв бол рэпер Flat холбогдож байгаа. Тэгээд та бүхний зарим нь мэдсэн бах цаачнууд өнгөрсөн 7 хоногт өөрийнхөө иргэн ирэлтийг аль бие усаар ийсэн. Яв хэмээх нэртэй дууг 4 сарын 3-нд цацсан одоогийн байдлаар 55,000 гаруй хандлттай явж байна. За энэ дууны комент хэсгийг харуулбал сонсогчдод түүнийг айгүй нааштагаар хүлээж авч байгаа те. Ерөнхийдөө бол comeback is real. За нэг иймэрхүү хандлагатай байгаа хүмүүс. Нэг ийм комент байсан. Пуужин баяраа руу жоохон санаандгүй шаагаад орчихсон болохоос flag сайн шаадгийг бүгд мэднэ. За мэдээж сонсогчд биднийг нэг хэсгэл үзэх юмтай ярих юмтай байлгасан Rocket Bay болон Flamin Beefness хоош рэпер Fla удаан хугацааны уран бүтээлийн завсарлагын дараа бол эргэн ирсэн. За энэ дуун дээр бол онцолж болох punchline гэх юм бол яадын Beef Shan би Biztaco-дод дургүй, Dis шахун надад дахиад дүр бий. За нэг иймэрхүү punchline. За яг энэ хоёр мөрөөрөө рэпер Fla цаашдаа ямар ч рэпертэй те Dis хийлцэн асуудалгүй шүү. Ямар ч рэпер би бас Dis хийж чаднаа. За нэг иймэрхүү бол мэдээлэл гаргаж ийн л да. Нэг бодлыг жоохон өөр өнцгөөс хараад үзэх юм бол энэ бас айгүй өөртөө ихтэй одоо байгаа байдал гэсэн үг л те. За тэгэд бас энэ дууны комент хэсэг дээр өөрийгөө цаашдаа уран бүтээл бол итгэвтэй хийнэ гэдг бол албаасаар мэдгцэн. Үзэгч сонсогч та бүхэн рэпер Fla-гийн иргэрэлтэд хэд оноо өгөх вэ? 1-10 оноогоор түүний иргэрэлтэнд оноо өгч комент хэсэгт сэтгэлдээ үлдээгээрэй. За дараагийн сэдв бол Lumino хамтлагтай холбогдож байгаа. Тэр дундаа Baji. Энэ 7 хоногт түүний бичсэн Facebook-ийн нийтлэл ихээхэн хүмүүсийн анхаарлыг татсан. Ста нэрээ хүний өвнөөс ичих ямар хэцүү юм бэ? Чимээгүй байж чадахгүй нэ. Lumino хамтлагийн хамгийн анхны цомог 2001 онд анхаа MC Baji 3 хүнтэйгээр л гарч эхэлсэн. Энэ бүрэлдэхүүн 2000 оны сүүлээс үдээ хүртэл 26 жил яваа. 13 жилийн өмнө хамтлагийн DJ Zolo нэмэгдсэн. Бид гурав энэ хамтлагийг бүтээсэн хамтдаа 7 цомог гаргалаа. 200-аад дуу хийжээ тасралтгүй энэ хамтлагийг авч явж одоо ч гэсэн бид уран бүтээлээ хийж сонсогчдод байнга тоглолтоо хүргэж хамгийн их захиалгатай хамтлагуудын нэг байж амьдралаа энэ хамтлагтай зориулж аваа. Ингэж олон жил тууштай үнэнч байсан хамтлагууд тийм олон ч байхгүй. Бид байхгүй байж байснаа гинэт гарч ирээгүй. Яг л тасралтгүй юмаа хийсэн. Сонсогч нар ч мэдэх байхаа. Бас энэ Монголын урлагт томоор бичдэггүй юмаа гэхэд маш багаарч гэсэн үлдэх байх гэж хувьдаа боддог шүү. Тэгсэн зүгээр л 28 жилийн жил гарууд нь анх байсан 2 хүн нь Lumino гэд дуулаа яваад байгаа харагдах юм аа. 2-3 удаа харлаа л да. Бүр шагнал гардуулах ёслол дээр хүртэл Lumino гэд гарч ирээд дуулах юм бэ лээ. Жоохон ичээсэ. Дэлхийд ч дэлхийн хамтлагууд анх зөндөө хүмүүс орч гарч солигдсон байдаг. Тэгээд үндсэн бүрэлдэхүүн үлдээд явдаг. Америкийн алдартай 90-ад оны boy band New Kids on the Block хүртэл анх жүжигчин Mike Wahlberg дүүтэйгээ байж байгаад хэдэн сарын дараа гараад дүүнөө хүлдсэн байдаг. Тэглээгээд Mark гинт 2026 онд гарч ирээд New Kids on the Block гэд дууг нь дуулахгүй бидтэй. Яг л ийм зүйл Монгол улсад болоод байх юм аа. Та бүхэн зүгээр юу бодож байна? Энэ миний бодол. Тэр хүмүүстэй Lumino хамтлагч ямар ч хамаагүй падлиж байхгүй. Тэгсэн Lumino гэдэг зарлуулад үндсэн 3 хүнд байхгүй байхад хусаад байх юм аа. Яг нэг санаа бодлоо хэлээж энэ зөв үү шудраг уу? Ер нь Монгол улсад ухамсар, этик, соёл, хүмүүжил, мэдлэг, боловсрол, хүндлэл гэдэг зүйл байна уу? Шуудал дээрэмддэг, булаадаг. Ер нь дуугүй байгаад байвал амьдралынхаа талаас ихийг зориулсан хамтлагаач алдах нэ. За нэг иймэрхүү нийтлэг бичсэн. За тэгээд нийтлэлийнхаа комент хэсэг дээр өнөөдөр хамтлагийн үндсэн гишүүн 28 жилийн 27 жилд нь байгаа бич амьдралдаа нэг удаа ганцаараа тайзан дээр гарч Lumino гэд зарлуулад Lumino-гийн дууг ганцаараа дуулж үзээгүй штэ. Энийг этик, ухамсар, соёл, хүмүүжил, бусдыгаа хүндлэх хүндлэл гэдэг юм аа. Энийг ойлгодоггүй хүмүүс нь бол басаа сонин зүйлс бичиж байх шиг байна. За нэг иймэрхүү нийтлэг бол Lumino хамтлагийн Baji бичсэн. Тэгээд чамгүй олон хүмүүсийн анхаарлыг татаж нэг хэсэгтэй л ярианы гол сэдв байсан. За миний хувьд бол Baji ахын энэ нийтлэлтэй бол 100% санал нэг байна. За яг Lumino хамтлаг тохиолдсон энэ жишээнүүд бол дэлхий дээр аюулгүй олон байдаг юм байна. За тухайлх юм бол Destiny's Child, Blackstreet, The Jacksons, Menudo хэмээх дэлхийн маш олон хамтлагт бол энэ жишээ байна. За яг энэ жишээнүүд энэ үйл явдлууд явсаар хамгийн эцэстээ бол оюуны өмчин газар ирээд маргаан зогсдог юм байна. За тэгээд нэг ёсондоо энэ асуудал оюуны өмчин газар буюу шүүхтэр хуулийн дагуу шийдэгдэж дуусдаг юм байна. Харин Lumino хамтлагийн хувьд бол
те яг энэ кейс дээр ямар ч асуудалгүй байхаа. Ер нь бол нэг хайхтар асуудалгүй энэ асуудлыг шийдэж чадах байхаа. За тэгээд энэ 7 хоногт Люмин амтлагтай холбоотой нэг иймэрхүү мэдээлэл олонний анхаарлыг татлаа. MLB сонирхдаг хүмүүсээ надаас айгүй их код асууж ирсэн. Тэр хүмүүстэй зориулж хэлэхэд NewsSack кодоор эхний цэнгэлэлттэй 150% урамшуулж байгаа шүү. За дараагийн сэдэв бол рэпер Гинжинтэй холбогдож байгаа. За рэпер Гинжингийн хувьд бол та бүхэн мэдж байгаа 2026 оны 100-100 тоглолтын хедлайнер артистуулсан тоглолт нь ердөө 1 сар гаруй хугацааны дараа буюу 5 сарын 30-нд төв цэнгэлт хүрээлэнд болох гэж байгаа. За тоглолтын тикетийн талаар мэдээлэл гэх юм бол энгийн тикет бол 77,700, фэн зон 220,000, VIP тасалбар 555,000 төгрөгийн үнэтэй худалдаалагдж байна. Тоглолтын тасалбарыг Shopee цэгмэн, Portal цэгмэн, GS25, CU-гийн бүх салбараас худалдаах боломжтой. За түүнтэй холбоотой ойрын үеийн сонин сайхан гэх юм бол рэпер Гинжин болон Wandy Bond нэг иймэрхүү бичлэгийг хийсэн байна. Тэгээд яг энэ бичлэгийн үеэр рэпер Гинжин Quavo авчирна гэсэн зүйл бол 4 сарын 1 буюу Frank байсан гэдгийг хэлсэн. Quavo 2 гэдэг үний юм уу? Quavo 2 гэдэг үний юм уу? 4 сарын 1 шүү дээ тэгсэн юм уу? Юу гэсэн үг вэ? Тэгэхгүй байдаг. Тэгээд пост аваад 4 сарын 1 байсан шүү манайхаа. Нэ. За рэпер Гинжин болон Wandy Bond хувьд за аль эсвэл рэпер Гинжин болон Wandy нарын хувьд бол аль хэдийн нэг хамтралыг хийж гисэн тэгээд тун удахгүй болоод цацах байх. За рэпер Гинжингийн сүүлийн үеийн уран бүтээлүүдийг хараад байнгутаа дандаа ерөөсөө тэ нэг юм шинэ үетэйгээ хамтарсан уран бүтээлүүдийг хийж ийн л да. Тухайлх юм бол хамгийн сүүлийн уран бүтээл нь Шуу болон KK. За одоо ингэж Wandy Bond гэдэг ч юм уу тэ дандаа ингэж өөрөөсөө дүү хамтлагуудтай хамтралуудыг хийж ийн. За яг энэ ч гэсэн айгүй хамжилттай байгаа. Тухайлх юм бол хамгийн сүүлийн цацсан уран бүтээл нь 700,000 хандлттай байна. Тэгээд бас тун удахгүй гарах рэпер Гинжин болон Wandy Bond гэсэн хамтрал нь бол ямархуу байх нүтэй хүлээлт бол өндөр байна. Wandy Bond гэснээс Wandy Bond амтлагын хувьд бол саяхан бас тэ өөрсдийнхөө албан ёсны тоглолтын постерыг бол цацсан байгаа 10 жилийн энэ жил нь Wandy Bond амтлаг нэг мэдхэд л 10 жил болсон байж тэ. Цаг хугацаа үнэхээр хурдан явж байгаа юм байна. За энэ талаар цаад чин өөрсдийнхөө хамтлагийн албан ёсны Instagram утсан дээр Wandy Bond амтлагийн 10 жил тоглолтын тасалбар албан ёсоор худалдаанд гарлаа. Яг л энэ тоглолтын төлөө бид хамтдаа 10 жилийг туулжээ. Wandy Bond тасалбарыг Shopee цэгмэн, Portal цэгмэн, GS25 CU-гийн бүх салбараар худалдана. Энгийн тасалбарын үн 89,000 төгрөг, хос тасалбар 150,000, 5 сарын 21-нд дуустлаа. Fan zone 160,000, VIP 500,000. За нэг иймэрхүү нийтлэг бол битсэн байгаа. За энэ чэнэс бол тэр хос тасалбар гэсэн айгуу тийм анхаарлыг татчихин л да 150,000 төгрөг. За тэгэхээр чинь нэг хүний 75,000 төгрөгөөр 2 плет амна гэсэн үг. Гэхдээ 5 сарын 2-ны хүртэл юм байна. За тоглолтын постэр ормогцоод маш олон хандлт reaction ч юм уу те иймэрхүү зүйлсийг бол авсан. Тэгээд Wandy Bond амтлагын хувьд ямар ч асуудалгүйгээр social pay park-ыг дүүрэх баха. За яг миний санаж байгаагаар Wandy Bond амтлагын хувьд 2018 онд айгүй тийм өндөр хайптай гарч иж ирсэн. Тэгээд тэндээс хойш бол бүр тасралтгүй маш өндөр хандлттай болсон. За яг энэ эффектээр миний хувьд бол 2019 онд хамгийн анхны нэрнээс цааш мэдхгүй бичлэгээ Wandy Bond амтлагаар хийжсэн. За тэр бичлэг бол Монголын хипхоптой холбоотой миний хамгийн анхны бичлэг болж исэн. За Wandy Bond амтлагын хувьд ч гэсэн тоглолтынхаа постерыг ингэж албан ёсоор зарласан учраас цоо шинхэн дуунуудыг бол араас нь бөмбөгдөөд өгөх байлгүй дээ. За тэгээд ингээд харахад рэпер Гинжингийн 100-100 тоглолт 2026 оны 5 сарын 30-нд үүнээс ердөө 2-7 хоногийн дараа Wandy Bond амтлагийн 10 жилийн ойн тоглолт. Энэ 100-ны хувьд үнэхээр халуухыг хэлж шүү залуусаа. Энэ хоёр тоглолтын хувьд бол хоёулаа угаасаа дүүрэх нь ойлгомжтой. Ялангуяа тэр Wandy Bond амтлагийн хос тасалбарыг 5 сарын 2-ноос өмнө эртгэн шиг аваарай залуусаа. Өнөөдрийн бичлэгний хамгийн сүүлийн сэдэв бол Guys хамтлаг болон рэпер 113-тай холбогдож байгаа. Рэпер 113-тай холбоотой асуудал дүнгиж намжаад арай нэг гайвгүй болж байсан чинь ахин нэг удаа за энэ үйл явдал бол нийгэмдэр сенсацийг аваад эхэллээ. За яг ямар асуудал гарсан юу болсон гэдээ бүгд мэдж байгаа учраас хэдүүлээ шүү дээ. Гол асуудалд оръё. За Guys хамтлагийн дуучин Батундрал ахин нэг удаа энэ асуудал дээр бол мэдээллийг хийсэн байгаа. 113 гэдэг хүүхдийг хайгаад олохгүй байна. Олоод буртагласан бүх дууг нь устгуулна. Сөрөө таарч хамаагүй үгүй хэлж бодолтой байна. Уг нь бол маш easy шийдэх асуудал байхгүй. Залуу хүн бас хүн алдаж болно шүү дээ. Гэхдээ хэрвээ магадгүй тэр 113 гихтүүтэй таарах юм бол Guys хамтлаг юу хэлэх вэ гэхээр дүүмэн наад гаргасан тэр одоо бүрээд зонголныг дормжсон дуу. Тэгээд энэ Мамонашэр Торын зэгүүлтэй гэдэг энэ сайхан дуунуудыг одоо портфолиосын энэ дуунуудаа устгуулчихаа. Тэгээд дээрэс нь Монголын ард түмнээс зүгээр л уучлалцгаа миний дүү. Тэглэхэд ард түмэн чамайг нэг алдаж яваа хүүхдийг
одоо ухаарчтэй гэж ойлгож хүлээж авах болохоос ш чамаа ингэж бүгд цаашаа чичлээд байгаа бол асуудал биш ээ. Тийм учраас жоохон хүн суртахуунтай байгаасаа л гэж үгийг хэлчмээр байгаа юм. За яг энэ мэдээллийн өмнө бол рэпер 113 өөрийнхөө Instagram дээр бол лайв хийсэн. За рэпер 113 хувьд бол энэ асуудал бүр анханаас нь гарч ирсэн цагаас эхлээд ямар нэгэн мэдээлж байт юм уу те аль өсөд өөрийгөө өмөрсөн ч гэдэм үү тийм стори янз бүрийн зүйл бол ерөөсөө хийгээгүй. Нэг ёсондоо удаан хугацааны турш маш чимээгүй байж байгаад нэг том мэдээлэл бол хийсэн. За тэгээд яг ямар лайв хийсэн бэ? Юу ярьсан бэ? Хэдүүлээ яг одоо дэлгэрэнгүй үзсгээе. Тогроо янзын хүүхэлтэйгээ дуулаад байхад Мамон Ашир гэдэг өөдөөс дайраад байгаа нэгдүгürt. Тэрэнгүүт нь би хүмүүс тэрийг ингээ өөртөө сонсч үзэхгүйгээр ингээд шууд ууралж гин гэж бодоод байна. Айгу сонирн байгаа өстэй юу яа тийм шалтгаан нь байхгүй шууд надтай тэмцэж эхэлж байгаа өстэй яг юуны төлөө тэмцэж байгааг нь мэддэхгүй ингээд шал хийсвэр Мамон Ашир гэдэг ингээ гадуур сэвцэн чинь тийм гэж шаагаад дайраад эхэлж байгаа. Хоёрдугаарт лимитийн зургийн доор 113 пистамын зайлмайл гэж бичиж явж илээ. Тэгээд намайг мэдгүй намайг хараагүй хүмүүс ингэж шууд писта шуураад байгаа нь бас амар сонир санах хэрэг. Тэ сонин богоо өстэй тэгснэ. За яг хөө тэр ингэж миний нэг докюментари дээр тэр чинь би дууж болгож гаргаагүй зүгээр юм докюментари дээр ингэж нэг жижигхэн бичлэг ингэж сайбермаркетинг ингэж хийсэн юмыг нэг 50,000 ч хүн үзээгүй бичлэгнээс тастаж авснаа хүмүүсээ энийг хараа энэ ста ямар муухай юм бэ гэж шааснаа 3 сая хүн сонсогчдаг шаас. Хүмүүс яагаад уурлаад байгаа юм бэ гэвэл би үнний дуулаад байгаа болохоор уурлаад байгаа юм болов гэж бодсон. Би чи тэр өөрийгөө дуулаад байгаа юм биш шүү дээ. Би нийгмийн толиг л би дуулж байгаа. Тогроо янзын хүүхэлтэй тонгор прэдгээс сүнхэлж гин орцоор дүүрэн онц хүнд авахар олон янзын пистакууд байна уу? Сагин бүгдээрээ харсан шүү дээ писта тий. Дидгүүр ухдаг гарууд байна уу? Байна писта. Ингээд хипхоп гэдэг чи юу юм бэ? Хипхоп гэдэг чи үнэн пистэ. Үнэн хэлэх ёстой пистэ. Рэпрүүд яг намайг ингээд өмөр албагуултай писта. Тэгтээ хипхопоо ингээд нэг рэпер нь ингээд өмөрөд юм хэлэх юм болоо гэсэн чинь бүр хинч байдгүй шаацаа. Хипхоп ч угаасаа ийм байдэн штэ. Пистануудаа гэд хэлчих юм хинч байдгүй шаацсан писта. Намайг ингээд хэлчих үедээ писта. Би ингээд харанд нүрчих үедээ бараг соёлтой царайлж марилж явж маа шаагаад дөө писта. Тэгэл надаас нэг энэ зөөлбөн писта миста. Тэгэд яа тийм би зөөлбөн би писта угаасаа гудамжны зөөлбөн нохоо. Би тэр эзэнтэй пистандар шиг чин писта хэл гэсэн үг нь хэлээд хий гэсэн дууг нь хийгээд сонгуулаар жүжиглээд явдггүй. Эзэнтэй гүлгнүүд писта өөдөөс хуцах гэж үзчихэл байлээ писта. Надад соёл моёл нэхэж шагаа писта энэ хармаа үз надад тэр соёл моёл ч байхгүй. Би аваагүй писта. Нэгдүгürt би энэ тентгийн ивент дээр очиж писта дуулж явдггүй. Дуулъя гэж гуйдгүй. Хоёрдугаар намайг сонсоод өгөөч гэд гуйгаад явдггүй. Тэг яаж надтай кэнселч шаах юм? Яаж намайг бойкотлох юм? Би ч тэгтээ үзээгүй л дээ тэр бичлэг мэтлэгийн тэр гей самтлаг мантлагын нэг хоёр бачка-мачкаас тийм юм. Яг писта тэр үеийнхэн чинь л писта тэр Чингисийн суудал муудал юу влээ писта. Яг энэ дээрлэлтий чинь хамгийн их хийжсэн хүмүүс шүү дээ. Тэгснэ өстө энэс болоод хүүхдүүд дээрлүүлэх гээд энэ гэхэд аам хайшээ над бацаанууд юутэй байгаараа маагаар чигшиг писта. Надад тийм ах байтгаа нохооч байхгүй писта. Яасан гэж юу нийтнэр ах болох гээд одоо. Төрүүлж төрсөн болохоор ах болт юм уу? Төрүүл дуу хийсэн болохоор ах болт юм уу? Мэдгүй ч писта. Тийм үстэй. Тэр кюзэмэзэг би тэр ганцхан кюзэгийн нэг бичлэг үзсэн. Орчин үед чинь рэпрүүдийн хин юм бэ биш хэд юм бэ гэж асуух хэрэгтэй юм өстой. Писта талхны мөнгөөр үзэл бодлоо зардаг тэр пистакуудыг л харин эн чинь хэд вүлээ гэж асуух хэрэгтэй юм шиг санагдаад байгаа шүү дээ. Шүүхтэй дахин байхгүй тэр чинь харин оюуны өмчийн эрхтэй бүтээлүүд биш гэдэг ах чинь. Та нар өөрсдөө итгэхгүй байвал оюуны өмчийн цахим сайт руу ороод харцгаа л да. Тин ч бүх юм байж байгаа шүү дээ. Бүгдээрээ харж байгаа дөө тэгэхэд ямар ч байсан байна. Тэгтээ хизээж писта ингээд намайг уучлаарай гэд писта тэр уугийн муугийн гэд тэр
кейсийн нөхөр мөхөр биш та ард түмийг татчаад намайг уучлаарай ард түмэн ингээд ингэж бол зогсож чадахгүй биш та тэр. Яна ард түмнээс уучлалт гоош шаад ард түмний амар ард түмийг татаад идэм ааш аав ээжээс уучлалт гоо юмстэй. Хүмүүс гадруу чамаг ийм хүмүүс хайж ийн гэдэг штеп. Хайж ийн байж ин гэж шаа би ямар одоо цухтаад байгаа штеп байдаг та байж л штеп хүрээд ирнэ л штеп. За нэг иймэрхүү мэдээлэл яриг бол рэпер 113 өөрийнхөө албан ёсны Instagram хуудсан дээр лайв хийж байгаад хийсэн. За рэпер 113 хувьд бол хит хитэн маш чухал зүйл ярьсныг та бүхэн сонссон байх. Тэгээд энэ бүх зүйлээс те ерөнхийдөө бол уучлал гуйхгүй. За нэг иймэрхүү бол дүгнэлтийг хийж болно. Задны жүлд бол ингэж хэлсэн. За эсрэг талаас нь бол Guys хамтлагийн Хэ Батундар бол уучлалт гуйчгаа. За нэг иймэрхүү зүйлийг энэ хоёр хүн хоорондоо ярьж байгаа. За тэгээд ямар ч байсан цаашдаа энэ үйл явдал яг яаж эргэх нь үү? Энэ үйл явдал яг юу болох нь үү? 113 уучлалт гуйх нь уу, гуйхгүй нь уу? За энэ үйл явдлууд бол маш том анхаарлыг татчихна. Энэ удаагийн бичлэг маань үүгээр өндөрлөж байна. Бичлэг таалагдсан бол бичлэгэндээ лайк дараагаа битгий мартаарай. Манай суугт subscribe дараагүй хүн байх юм бол subscribe дарж манай суугт нэгдээрэй. Сакаут төр баяртай үзэгчтэй.